бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол малчтын төв телевиз, малчин телевизийн онцлог цаг ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарт Монгол улсын малын зөвлөх эмч, Малчин Монгол компани малын зөвлөх эмч Сугуур урагдан оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр хоёлаа тийм ээ адууны цус багдах өвчний талаар яриа тийм ээ. Энэ өвчин гэдэг нь ер нь ямар өвчин байдیں тийм ээ? Адууны цус багдах өвчин гэдэг маань. Манай Монгол оронд бол энэ одоо хүнээр юм болвол дархлын хомсдол буюу доохын одоо ах トゥ вирусээр үүсгэгддэг мал мэдний 5 төрлийн өвчин байгаа юм. Тий. За энэ үүний дотор бол энэ адууны цус багсах халдварт өвчин гэдэг энэ өвчин бол багтдаг. За энэ өвчин бол тэр эритровирус гэдэг вирусээр үүсгэгддэг ийм өвчин байгаа юм. Тэгээ энэ өвчин бол ерөөсөн адуун цус сорогч шавж цус сорогч ялаа шумуул хөхтрөө эднэрээр одоо дамждаг ийм одоо халдвартай өвчин. Тэгтэн зэрэг энэ цус сорогч дамжуулагчийн байгаа нутагт л энэ өвчний тархалт одоо байгаа ийм юм байгаа юм. Тэгэхээр аль бус нутгаар ер нь төлхөө гарт юм болоо энэ өвчин? За энэ өвчин одоо Сэлэнг аймаг бүхэлдээ, Дархан уул аймаг бүхэлдээ, за тэгээд Булган аймгийн зүүн тал, Хөвсгөл аймгийн зүүн тал, манай энэ Улаанбаатарын туулгын сав газрын энэ орчинд бол энэ өвчин одоо адуун сүрэгт тархалтай халдвартай байгаа юм. Хоруу ийм чанар тийм ээ, хор хохирол ер нь юу гэдэг юм бол тийм ээ. Одоо жишээ нь хурдан удмын адуу гэхэд л одоо бас энэ баруун аймаг руу нилээн байдаг шүү дээ тийм ээ. Малчт маань бас их авдаг, одоо уяачт маань их адуу мал их сонирхож авдаг. Тэгэхээр энэ бүс нутгаас бас адуу мал авлаа гэхэд бас хоруу чанар бас эд материалын хохирол бас үүсэх эрсдэлтэй гэж ойлголоо л доо ер нь. Ер нь тийм. Тэгтэн зэрэг энэ өвчин бол адууны л өвчин ер нь. Адууны нас хүйс үйлдвэр ялгаа байхгүй. Ер нь. Альж үйлдвэрийн мал, альж насны адуу бол өвчилж болно. Тэгтэн зэрэг хамгийн гол асуудал нь юу гэдгийг зэрэг энэ өвчний вирусээр халдварлаад энэ өвчнөр өвчлсөн байх юм бол эдгэнэ гэж байхгүй. Тэр нэг аюултай. Эмчилгээ байхгүй. Урчлан сэргийлэх өвөрмөц зарга эргэслөөр буюу одоо вакцин гэж юм байхгүй. Тэгэл нэгэнтэй л өвчлсөн энэ вирусын халдвар авсан байх юм бол өвчл төгснө. Өөр одоо зам байхгүй. Энүүгээр юм бол эдийн засгийн их охиролтой. За тэгээд нэг одоо биднүүсийн үйл ажиллагаанд одоо энэ адуу маллагааны үйл ажиллагаанд харагддаг нэг зүйл болно. Энэ өвчний одоо шин тэмдгийн илэрэл маш удаан. Халдвар авчгаад ямар ч одоо шин тэмдэг илэрхгүй их уддаг. Тэгтэн зэрэг тэр нүдээр харахад шин тэмдэг илэрдэггүй ч гэсэн илэрдэггүй. Тэгээд тэрүүн дээр нүнслээд энэ сайхан эрүүл адуу байна гэд улсууд хараад тэгж одоо андуурдаг. Тэгтэл лабораторийн шинжилгээгээр нөгөө адуугаан шинжилгээд үзэхтийн зэрэг дөрөвөнд нь одоо халдвар авчсан шин тэмдэг илрээгүй ийм байж үйдэг. Тэгээд нөгөө адуу чинь одоо шин тэмдэг аваад халдвар аваад удаж шин тэмдэг илэрдэг учраас хүмүүсүүд арилж байгаа хийдэг, наймаагаа хийдэг, биеиндээ бэлгэлдэг иймэрхүү асуудлаас халдвартай одоо адуу нэгэндээ дамжих ийм одоо эрсдэл гардаг. Тэгээд нэг ийм тохиолдол бий л дээ. За энэ Дархан уулын дэндээс нэг үрээ авсан юм аа. За тэгсэн чинь одоо ер нь л нэг чалах чансаа нь ер нь муудаад ус мөснийх нь өнгө зүс нь ер нь муудаад байна. Энэ ер нь ямар өвчин тусчих хүүхэд чинь үзээд өгөөч гэж нэг малчин авсан адуугаан мал эмчтэй үзүүлж. Нөгөө малын эмч нь одоо лабораторийн шинжилгээнд явуулаатгсан чинь адууны халдвар цус багсах өвчин байна гэж онош гарсан байна. Тэгээд одоо шүг сэргийлэх болсон ийм одоо тохиолдол бий. Яагаад гэвэл тэр нөгөө өвсөн хүн нь өвчтэй адуу өвсөн байна. Тэр өвчтэй халдвартай адуу гэдгийг бол малчин худалдаж авсан хүндээ хэлээгүй учраас нөгөө хүн заргана гэсэн байна. Иймэрхүү тохиолдлууд бол ер нь цаашдаа мэрсэр гарах хандлагатай болж байна. Одоо тэгэхээр баруун аймагуудын одоо жишээ нь саяны дурдсан бүс нутгаас одоо хурдан удмын адуу авах гэж байгаа тохиолдол бас
малчт маань уяачт маань тийм ээ заавал одоо шинжилгээнд хамруулах ёстой гэсэн үг. За хамгийн гол асуудал бол энэ. Тийм учраас сая интернет дурдсан газруудаас, аймагуудаас, нутгаас одоо атомолыг худалдаж авах. За хурдан удмынч байд юм уу? Өөр усад одоо шинээр сүрэг бүрдүүлэгч байд юм уу? Сүргэн одоо сэлбэгч байд юм уу? Ийм маягаар атом худалдаж авах, бэлгэнд авах, шилжүүлэх иймэрхүү асуудал гарах юм бол лабораторийн шинжилгээгээр эрүүл гэсэн баталгаатай адуул өгөлцөж, явуулцаж, наваалцаж байх нь л чухал. Тэгээгүйгээс болж халдвартай адуу нэг нутгаас нөгөө нутагт очино. Нөгөө халдвартай адууг худалдаж аваад сүүлд нөгөө худалдаж авсан эзэн дээр өвчлөл нь илрээд ингээд одоо малчин та бүхэнд нь одоо охирол үзэх, охирол гарах ийм их усүрийн шалтгаан бол энэ өвчин болж таарч байгаа юм. Лабораторийн шинжилгээ гэдэг юм бол энэ адуу өвчтэй байна уу, эрүүл байна уу, халдвартай байна уу, халдваргүй байна уу гэдгийг явц цав тогтоогоод өгнө. Тэгэхдээ лабораторийн шинжилгээг жилд 2 удаа хийх ёстой. За анхныхын шинжилгээ бол одоо яг энэ 11 сарын сүүлчээр энэ одоо адууны халдварт цоосох хүчний шинжилгээг яг өдийд хийж байдаг цаг. Тийм учраас одоо өдийд л адуугаа нэг шинжилүүлээд эрүүл байна, сарвал байна гэдгийг тогтоолгоод авчихвал ирэх 5-6 сар хүртэл бол нөгөө шинжилгээнд баригдахгүй байсан адуу үлдчихдэг. Тэр нь 5-6 сар дахиад нэг шинжилгээ хийлгэнэ. Тэгэхэд эрүүл байвал одоо энэ адуу бол эрүүл байна гэж баталгаатай хэлж болно. Өдийд шинжилгээ хийгээд эрэг уралтай гарсан адуу бүгдийг нь хүнсэнд хэрэгжилж их ёстой юм байна. Тэгэхгүй бол дараагийн зун чинь нөгөө халдвартай адууны цусыг нь сорсон ялаа шумуул хөхтөрүүнүүд эрүүл адуун дээр очиж суугаад эрүүл адууг хазаад ингээ халдвар тарах их усүр болдог. Тийм учраас өдийд л одоо шинжилгээ хийж халдвартай өвчтэй адуугаа ялгаж авч үгүй хийх нь хамгийн одоо сэргийлэх тустай арга нь энэ. Энэ одоо адуу маань өвчлөө гэхэд идэхгүй гэж юм тийм ээ устгалд оруулна гэж юм. Тэгэхээр чинь бас энэ дээр нөхөн төлбөр ч юм уу юм олгодог хууль дүрэн байт юм болов. Байна. Тэгтэгэн зэрэг энэ адууны халдварт цусах өвчин бол эмчилгээ байхгүй. Эдгэрдэггүй. Ийм учраас энэ ерөөсөн халуун цэрэг дээр нь одоо шин тэмдэглэл ирэхээс өмнө халдвартай байна гэдгийг мэдэж авсан болвол нь тэгэл нядлах хэрэгтэй. Устгахгүй. Нядлна гэхдээ энэ зэрэг нөгөө адууг төхөөрөөд махыг нь хүнсэнд хэрэгэлсэн байхад нөгөө халдвартай адууны мах хүнд аюул байхгүй. Тэр вирус бол хүнд өвчин үүсгдэггүй, аюулгүй байдаг. Тийм учраас гол асуудал нь анхаарах асуудал юу гэхтийн зэрэг өдөө шинжилгээ хийгээл адуугаа одоо сүргийнхэн дотроос халдвартай адуугаа үгүй хийж чадсан байх юм бол ирэх хавар нөгөө адууд чинь дахиж л одоо байгалийн халдвартай тэр ялаа шумуулууд гарч ирэхгүй бол тэр сүрэг эрүүлэл байна гэсэн үг. Тэгтийн төлбөрийн хувьд одоо яа гэв? Тэгтийн чин зэрэг одоо манай улсад бол адууны халдварт цусах өвчнөөс сэргийлэх тэмцэх заавар гэж байгаа. За тэр заавараар бол адуугаан төхөрөөд үгүй хийсэн бол нөхөн төлбөр 40%-аар нь олгогддог. Яагаад үгтийг энэ зэрэг адуугаан төхөөрөөд махыг нь худалдчихна, арсыг нь худалдчихна. Ингээд тэр хүнд бол тэр адууны махны ашиг, арсны ашиг ороод ирнэ. Дээрээс нь за энэ халдварт өвчин, гоц халдварт өвчин туссан байна. За энэ өвчнийг одоо эрүүлжүүлэх ганцаарга нь одоо үгүй хийхээ. За та одоо хууль дүрмийнхэн дагуу адуугаа үгүй хийсэн бол улсаас төрөөс 40%-ийг нь олгож байх ёстой. Ийм дүрм журамтай. Малчт маань тэгэхээр энэ нөхөн олгоорыг бас авч чадж байгаа юм болов уу? За энэ хууль дүрмийнхэн дагуу бол төр засгаас өгөх ёстой. За зарим өвчнүүд бол улсын төсвөд суулгагдаад өгөгдөнө. Зарим өвчин бол орон нутгийн төсвөд суулгагдаад өгөгдөнө. За энэ адууны халдварт цусах өвчин бол орон нутгийн төсвөнд суугдаж төлбөрийг нь эзэн малчинд олгож байх ёстой. Ийм өвчинд хамаарж байгаа юм байна. Тий. Одоо тухайн адуунд энэ одоо цус багасах өвчин илэрлээ гэхэд тийм ээ. Эхлээд тухайн аймаг сум орон нутгийнхаа малын эмчт хандна. Тэгээд шат дамжлага нь ер нь ямар үед юм болов? Шат дамжлага гэдэг нэг юм
гайгүй. Ерөөсөө улсаас анхаарах гол асуудал бол одоо энэ өвчин бол одоо аюултай халдвартай өвчин, архаг явцтай халдвартай өвчин. Энэ өвчнийг төрөөс 11 сард 5-6 сард 2 удаа шинжилгээ хийнэ. За гол шинжилгээ бол одоо 11 сарын шинжилгээ. 11 сард одоо төрөөс зохион байгуулад шинжилгээг график хугацаанд нь хийх ёстой. Тэрний бэлтгэл ажлыг бол зун нь хийцэн байх ёстой. Нөгөө онцлоор удаг. Нөгөө одоо тэр адууныхаа тоогоон авчсан. Хэдий тооны адуу шинжилгээний тэр тоогоон аваад тэр ажиллах хүчнийхэн тооцоог хийгээд хүмүүчнийхэн одоо томилолтын зардлыг тооцоод ингээд нөгөө онцлоороо татаж худалдаж аваад бэлтгэгдсэн байх ёстой. Тэгээ 11 сард адууныхаа цусыг аваад ингээд орон нутаг бол орон нутаг, аймаг бол аймаг, улс одоо төвөөсөн ажиллах хүчний одоо бүтэн баг гаргаад ажиллуулах холбол нь ажиллуулахаар ингээд зохион байгуулад одоо нэгдсэн журмаар одоо масс гэх юм уу одоо бөөнөр шинжилгээ хийх ийм арга хэмжээг зохион байгуулах ёстой юм байна. Одоо 11 сар хэдийнэ тийм ээ гараад одоо дуусах гэж байна тийм ээ 12 сар болох гэж байна. Аймаг сумууд ер нь энэ арга хэмжээг зохион байгуулсан билүү? За энэ сүүлийн жилүүдэд ерөөсөө энэ арга хэмжээ зохион байгуулагдсангүй. Ер нь бол би энэ одоо удаагийн ярилцлаганд юу хэлэх гээд байна вэ? Төр минь та нар одоо төр минь гэдэг нь одоо мал эмнэлгийн ерөнхий газар, мал эмнэлгийн төлөөлөлтөөр аймаг орон нутаг өдийд бол энэ адууныхаа халдварт цуглах өвчнөөс салах халдварт байгаа газар нутгийнхан бол эрүүлжүүлэх энэ шинжилгээг жил тутам одоо хийж явах хэрэгтэй. Нэг жил зөнжөөж болохгүй. Ийм юм байна. Энэ үнийг нь цааш нь одоо тасалдлгүй үргэлжлүүлж хийгээчээл гэдгийг л одоо хүсэж байна. Малчт маань одоо яг энэ адууны цус багтах өвчнөр одоо адуу маань өвчлсөн гэдээ одоо устгалд оруулсан ер нь хичнээн юм тоо баримт байт юм болов юу? Одоо манай улсын гэсэн. За одоо хүмүүстэй төдий өдийг устгасан юу одоо төхөөрсөн өнсөн тэргэлсэн гэсэн тоо бол одоо сүүл үеийнхийг бол ер нь би мэдэхгүй байна. Яг дүүхтэн зэр сүүл үед энэ компанид ажил хийгдээгүй учраас ерөөсөн тодорхой мэдээлэл алга. 2011 онд бол нийтлэг нэг тандах шинжилгээ хийсэн. Ингээд тэр тандах шинжилгээгээр бол ер нь Монгол улсын хэмжээнд чинь 41 мянган адуу шинжилсэн юм байна. Тэгээд тэн дээр бол бас одоо энэ өвчин адууны халдварт цус багсах өвчин гардаг нутгуудад л ахиухан байсан болохоос биш бусад нутагт бол ерөөсөн байгаагүй. За тэн 11 оны дээр тандалтаар бол бас нэлээд олон адуу одоо төхөөрсөн, хүнсэн тэргэлсэн өвчтэй гарсан юм байна. Одоо ойролцоогоор бол 2.1-2% орчим гарч байсан гэсэн санагдаж байна. Одоо бол тэрнээс хойш нөгөө масс гэдэг юм уу одоо нөгөө өргөн хүрээний тандах шинжилгээ, эрүүлжүүлэх шинжилгээ хийгээгүй учраас одоо нөгөө өвчин гардаг нутгуудын адуунууд ч одоо халдварлалт нь ихссэн байна. Одоо Сэлэнг, Дархан уул аймгийнхан одоо бас өөрсдийнхөө хэмжээнд тандах шинжилгээ хийгээд их гарч байна гэж одоо ингэж ярьж байгаа. Тэгтээ эн чин зэрэг энэ бол 11 оноос хойш тэр өргөн хүрээний одоо шинжилгээ хийж өвчтэйгийг нь устгаагүй хүнсэн тэрглэж үгүй хийгээгүй байгаа учраас одоо бол энэ өвчний өвчлөл халдварлалт ихсэж байгаа нь бол харагдаж байгаа. Тэгтээ зэрэг энэ үйл ажиллагааг одоо цаашид яаралтай авч хэрэгжүүлэх ийм шаардлагатай байна л гэдгийг одоо төр захиргааны байгууллага, орон нутгийн байгууллага одоо дуулгамаар байгаа юм. Энэ өвчнөөс одоо малчт маань хэрхэн яаж адуугаа одоо сэргийлэх, урьдчилан сэргийлэх юм боломж байгаа юм болов тийм ээ. За ер нь урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ бол онол одоо номын хувьд бол за тэр нөгөө дамжуулагч ялаа шумуул хөхтөрөө байхгүй газар л адуугаан зусаж намарж болох хэрэгтэй гэсэн ийм л одоо зарчим юм байдгийг. Гэтэл манай Сэлэнгийн нутаг, Булган, Дархны нутаг бол тэр яран одоо шумуул ихтэй, хөтөрөөлбөхтэй ийм байдаг. Тэр нутгаас адуугаан гаргана гэх юм бол бүр одоо тал хэр говь руугаан адуугаан гаргаж зундаан гаргаад
тэгээд өвөлдөө буцааж нутг руу оруулах болно. За энэ үйл ажиллагаа бол бүтчихгүй. Тэгтэгэн зэрэг хамгийн гол юм юу гэхдээ зэрэг ерөөсөө л тэр өвчин гардаг нутгийнхаа адаг жил тутам шинжилгээ хийгээл өвчтэй алдууртайгийг нь үгүй хийгээд бусдаагийг нь одоо өршөлтөөн ашиглаад ингээд явах нь л чухал. Хамгийн гол арга хэмжээ нь. За малчид бол нь одоо гол анхаарах юм төрөвчин ярьдаг одоо өөр ангайч үт юм уу төв аймагч үт юм уу одоо өөр бусад энэ адууны халдварт цогцох өвчин гардаггүй нутгийн малчин энэ өвчин гардаг нутгаас л адуу аваад ингээд нутагтаа аваачих юм бол нөгөө цус сорогч шавьжууд ялааш молууд нь байдаг нутагт очих юм бол өвчин тараах аюултай ийм одоо асуудалд ордог. Тийм учраас малчид маань бол нэгдүгээр одоо тэр адуу эрүүл мэндийн одоо баталгаатай адуу авч явах хэрэгтэй. Хэрвээ авахтан эрүүл мэндийн баталгаагүй байсан бол авсан хойно малчин таавал бас шинжилгээ хийлгэж гэн их чухал. За энэ дээр бол ганц одоо адууны халдвар цус басах өвчин биш. Дээр нь адууны халдвар цус басах өвчний шинжилгээ, ямын шинжилгээ, нийлүүлгээ өвчний шинжилгээ энэ гурвыг бол адуун дээр ер нь байнга хийлгэчихэд өвөлцөж явуулцаж, наймаалцаж, худалдаалж байх нь л чухал. Ингэрээс. За баярлалаа. Бидний урилгыг бүлээн авч ирсэнд. За баярлалаа. Үзэгчдээ онцлог цаг ярилцлагын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Монгол улсын малын зөвлөх хэмж Малчин Монгол компани малын зөвлөх хэмж сугаар өргөдөн оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.